За ингээд подкастынхаа 2 дугаар хэсгээр Австралийн одоо 3 мужаар маш олон одоо боловсролын байгууллагуудтай уулзалт хийгээд ол зомог дүүрэн ирсэн тухайга та бүхэнд захирал маань нээлттэй одоо танилцуулахад бэлэн болсон байна. За энэ удаагийн 2 дугаар парт маань болохоор маш богино хугацаатай подкаст хэлбэрээр ярилцлаа те хэвлээ. Тэгэхээр нөө аавга хадгалж үлдэх гэдэг. Тэгэхээр сая одоо хичээл амархаас өмнө Австралийн баруун Австрали буюу Перт хотоор очоод за тэгээд Брисбен ороод тэгээд цаашаа Мельбурн орчоод ирлээ. Гуруула өөр өнгө төрхтэй маш гоё хотууд байна лээ. За яг надад бол нөгөө миний насанд ч тэр юм уу Перт хот бол айгүй таалагдсан ингээд юм тайван амгалан арцсангуй хүн амт цөөтэй гэж үздэг 3 сая иргэнтэй. Гэтэ тэр 3 сая иргэн хаана байгаад байгаа их гоё юм зөв зохион байгуулалттай тайван амгалан сайхан хот байсан. Постэр эхлүүлдэг нь айгүй учиртай шүү дээ. Би ч өөрөө 2008-9 онд Перт сурч ирсэн байхгүй. Тэгэхээр чин яг нөгөө тэр Cottesloe River гэдэг White Sand Beachтэй тий үнэхээр юм бүр тэнд ингээ хүмүүс ингээ жаргаж ажиллаж сурж амьдардаг газар болохоор тэгээ яг магадгүй 18 жилийн дараа нэлээх өөрчлөлт орсон байх гэж бодож идэл стил айгүй гоё нь бас мэдрээд ирсэн биз дээ тий. Тэгсэн чинь яг Монгол тэнд байдаг монголчуудынхаа үгээр бас сонсч үзсэн чинь хамгийн гоё амттай мах нь Австралийн хамгийн гоё амттай мах нь одоо Перт гэх гинэ. Тэгж ярьж илээ бас бид нар ч мах их чухал юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ зүүнээсээ хүмүүс нь ирж амардаг одоо цөөн хоногийн аяллууд хийдэг бүр тийм гоё нам тайван юм амгалан газар. Тийм байна. За тэгээд яг явсан аялал маань 100% яг нөгөө ажлын албан аялал байсан. Яг үнэлэхэд нэг 70 ирэх ч ороогүй ирсэн. Тэгээд очоод шууд л ингээл маш олон сургуулиудаар ороод ирсэн. Шинтон гэл high school тэгээд коллеж. Шинтон коллежоор ингээл ороод ирсэн. Шинтон энэ шүү дээ. Тийм байна. За энэ бол Австралийн яг л юм high school. Тэгэл гадаанаа ингээл хүүхдүүд нь том талбай дээр бие тамир орж байгаа бол ингээл ихэж очсон сэтгэл юм те. Тэгэл захирлууд нь гарч ирэл хүлээж аваад сургуулаа танилцуулаад ингээ явсан. Зүгээр гаднах өнгө төрхөөс нь гээл ярихад бол зүгээр л нэг давхар 2 давхар юм барилгатай маш том талбайг эзэлсэн юм кампусуудтай ийм сургууль байсан. За тэгээд бид нар захирлын ерөнхийдөө сургуулаа танилцуулаад зарим нэг хичээлүүдээр бид нар орж үзэх санал тавиад тий математикийн хичээл орж байгаа анги ахлах анги руу орж үзлээ тий тэнд байгаа хүүхдүүд их тийм зорилгоо ухамсарлцсан яг нөгөө ахлах ангид орчихсон 11-р ангид сурж байгаа 12-р ангид сурж байгаа гэсэн үг манайхаар тий энэ хүүхдүүд маань тэнд математик хичээл үзэж байгаа тий яг ямар учиртай ямар чалгалтанд бэлдээд одоо юуны төлөө зориод энэ хичээлийг үзэж байгаа вэ гэдгийг ойлгочихсон. Яг бүгдээрээ ноутбук, хувийн ноутбук авчираад сууж идэх юм байна. Австралид гар утас бол хориглолцсон. Хичээлээр бол гар утас хэрэглэдэггүй. Сошиал эдрийг хориглолцсон шүү дээ. Тэгээд яг хувийн ноутбукээрээ тухайн хичээлийн аппликейшн одоо сайт руугаа ороод хичээлээ сууцгааж ирлээ. За 2 монгол хүүхдтэй байсан нэрээ. Тэгээ ингээд Австралийн эхнээс сэтгэл бол ингээд ямар ч бас хүүхдүүд аягүй тийм зорилгоо ойлгоцсон, ухамсарлцсан байна гэдэг нь бол аягүй харагдсан. Тэгээд тэр хичээлээс зүгээр ингээ хөндлөнгийн бид нар ингээл санамсаргүйгээр ингээл асуултууд тавихад бол тэрэнд ингээл төгтрлгөө хариулж тэ хөтөлбөрийн одоо би ингээд математикийн энэ агуулгыг үзээ явж байна. Энэ агуулга өөрөө ийм тэ ийм assessment би бэлтэж байгаа гэдэг нь ярьж байгаа нь өөрөө маш гоё санагдсан. За тэгээд энэ одоо баруун Австралид очоод Перт хотод очсон Скасагаас бид нарыг чиглүүлээд яг энэ улсын тий манай Скаса хөтөлбөрийг хэрэгжүүлдэг одоо бидний хамтын ажиллагаатай юм сургуулиуд гэсэн. Эдгээр сургуулиудаар эхлээд явсан high school коллежуудаар тэндээс бол бид нарт одоо бүх нөө хав дэлгэж өгч зүгээр нэг өнгөцхөн ажил хийгээд ирсэнгүү одоо тэр сургуулийн бичиг баримт тэр жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө тэгээд надад тэр энэ 7 ok нэлээ аль сургууль нэлээ тэр ингээл сууж хахад захирлахын өрөөнд ингээд сууж хахад л энэ сургуулийн сурагчийн дүр төрх гэдэг юм томоо самбар гэж байгаа. Айгүй хөөрхөн хэвлэмэл энгийн гэдэгтэй. Тэгсэн чинь эхлээд сургууль дотор сурагч ямар дүр төрхтэй байх юм. За сургуулиас
гадна гэр бүлийн орчинд ямар дүр төрхтэй байх юм. Бүр дахиад гадна орчинд нийгмийн харилцаанд энэ хүүхд ямар дүр төрхтэй байхын гээд чадамжуудын чагсаацсан тий. Ингээд тэр хүүхд одоо тэр айгуу гоё юм самбар байсан аахгүй. Тэгэхээр би энэ зургийг дарж болох уу гэсэн чи болно. Асуудалгүй би дахиад файлаар явуулъя гэх тий. Тэгээ би ингээд зургийг дарчаад уулзалтаа дуусгаад гарсан чинь ерөөсөө тэр чадамж тэр хүүхдийн дүр төрх болсон тэр цаас одоо нөгөө хэвлэмж материал том жижиг янз янзын хэлбэрээр хаа сайгүй налттай байсан. Энэ нөөрөө бас надад айгүй гоё юм менежментийн хувьд сургуулийн үйл ажиллагаа тий хүүхдүүдтэйгээ ажиллах тэр одоо чиглэл дээр бас биднэрт энэ бас дутагддсан байна гэдгийг үлэн зөвшөөрсөн ойлгосон. За нэгэд дээрэс нь эдгээр одоо ахлах сургуулиуд дээр бол энэ бичиг баримт одоо эцэг ихтэй тухайн жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөө тий жишээ нь энэ дээр ингээл Sevnog Senior College гэл Year 12 атар процесс гэж тий 12 дугаар ангийн хүүхдийн атарын шалгалтын үеийн процессыг ингээд 7-8 алхмаар ингээд тайлбарлаад ийм том зузаан докюменташн бэлдэж өгсөн байгаа байхгүй тий энэ дээр ингээд эцэг эхүүд бөглөөд өөрсдийн нотисудаа бичээ явах багш нотис бичиж өгөх тий за жилийн төлөвлөгөө assessment буюу үнэлгээ дүгнэлт ямар байдлаар үнэлэгдэх хүүхд чинь гээд ингээд яваад бүх мэдээллийн дотор байж нэг ясандаа уг нь бол нөгөө эцэг эхийн харилцах дэвтэргээ дээр үед одоо бидний үед байдаг байсныг бүр одоо ингээд супер болгоцсон хувилбар байна шүү дээ бүр жилийн төлөвлөгөөтэй. Тэгэхээр манай дээр бол нөгөө эдүү пэйж бас байгаа шүү дээ. Одоо ялангуяа хүүхдүүдийнх нь дүнгийн тавиад тухайн багш өөрийнхөө нотисыг бичиж өгөөд те энэ сурагч ингэж сайжирсан ийм дээрээ илүү анхааруулах зүгээр тэгээд нөгөө урам өгөөд давхар бас анхаарах зүйлийг нь бичээд өгсөн. Тэр нотисуд бас айгүйх таалагдсан. Манай дээр хэрэгжиж байгаа тийм. Манай бас нотис хэрэгжиж байгаа шүү дээ тийм. Тэгээ бид нар бас энэ жил нөгөө хөтөлбөр хэрэгжүүлснээр одоо хөтөлбөрийнхөө тухайн заах гэж байгаа хичээлээ төлөвлөгөө планыг тийм year планыг өмнөх жил нь гаргаад сурчлаа шүү дээ тийм. Өмнөх жил нь бүр ингээд нарийн детальны хизээ assessment байхын одоо хизээ unit exam байхын хизээ айгуу чухал энэ хөтөлбөр агуулга нь энэ unit хизээ дуусахын тийм маш нарийн төлөвлөгөөтэй явж байгаа. Төлөвлөгөө гаргасан боловч бид нар энэ жил яг бас алдаа оноогоос ярьж сууж байгаа их тийм гаргаад ингээ өөртөө явсан боловч багш сурагчид мэдээд байсан боловч бас эцэг хүүхдүүдэд бас үгүй байсан юм байна тийм гэдгийг бас ингээ харсан. Тэгээд хөтөлбөрийн хэрэгжилт дээр процессын хувьд менежментийн хувьд одоо сайжруулах ийм олон аргуудыг бол аягүй сайн олж мэдэж ирсэн. Биднэрт бол энийг ерөөсөө ямар ч нууцлалгүй, ямар ч үгүйгээр одоо хамтын ажиллагааныхаа хүрээнд биднэрт бол өгсөн. Энэ бол надад бол хамгийн их ол цомог гэж санагдаж байгаа. За тэгээд дараа нь бол бид нэр одоо university коллежуудаар явсан. Одоо гоё юм сургуулиудаар явсан. Дандаа нөгөө улсдаа 13-т 10 идэж хэвсдэг, 50-д хэвсдэг тий. Тухайн нарийн мэргэжлэрээ жишээ нь мал эмнэлгийн салбартаа бүр дэлхийд номер 1 хэвсдэг. Спорт менежмент Мурток гэж хэлдэг. Мурток гэх сургууль маш гоё интерьер дизайнтай, маш гоё барилгатай. Одоо тухайн тэр Баруун Австралийн хамгийн том модон юм рамтай барилга гэж явдаг гинэ. Аяйгуу гоё интерьер загвартай юм сургууль байсан. Тэр би болохоор тэр сургуулийг IT чиглэлээр сургууль юм байна да гэсэн чинь гадаа нь малын хашаатай ингээд бүр тэр холоос маа. Тэгсэн чинь манайх ингээд мал эмнэлгийн салбартаа дэлхийд нэгдүгээр ч гэсэн юм сургуулаа. Ранклагддаг. Ингээд гих жишээний ийм сургуулиудаар явсан. За энэс бас сэтгэл үлдээсэн сургууль бүгд л их гоёгоо сэтгэл үлдээсэн. Одоо энэ UWA гэдэг сая ном нь байсан уу? Тий. UWA гэдэг энэ World Ranking 2026-аар дэлхийд 77 жагсдаг сургууль тий. Одоо Баруун Австралид номер 1 ранк. Киноны орчинд орсон юм шиг орчинтай. Тэр одоо үнэхээр тийм баг юм зүүгээр яваад байгаа мó сургууль дотор яваад байгааг нь мэддэггүй. Тэгээд оюутнууд нь аягүй гой 50 орчим сурч боловсрч байна. За тэгээд тэр манай хүүхдүүдэд өгж байгаа боломжууд бүр илүү их таалагдсан. За тэтгэлгүүдээ аваад атарын онооныхоо хөнгөлөлт одоо тий сказагаас ирэх хөнгөлөлтрийг авах юм бол ер нь бүр 100% тэтгэлэгтээ сурах боломж энэ сургуульд байна лээ. Илүү одоо скаса хөтөлбөр дээр илүү одоо ойр ажилдаг юм сургуулиудын нэг юм байна. За дараа нь бас Curtin University гэж байсан. University коллежтэй за тэр IT уул уурхай чиглэлээрээ бүр
бас нэлээд хамтын ажиллагаа ихтэй одоо network сайтай сургууль байна лээ. Жишээ нь тэр уул уурхаан салбарын нэг профессортай бас уулзсан. Уул уурхаан салбарын тэр профессор болол биднэрт ингээ бас презентацийн тавьсан л да. Тэгэхэд бол хүүхдүүд маань 2 дугаар курсээс шууд одоо тухайн уул уурхаа руу очиж батлах хийдэг хамтын ажиллагаа. Тэгээд ер нь 3 дугаар курсээс цалинтай ажил хийгээ явах тий. За ер нь бол ажил гэж ярьсан дээр энэ Австралид оюутан л байгаа бол хамгийн багадаа 20 цагийн ажиллах боломжтой яваад байгаа. За тэгээд 2 3 дугаар курсээс нөгөө жоох мэрэгжлийн болоод ороод ирэхээр ажиллах үнэлгээ нь бас өсөөд ороод ирж байгаа тийм. Ийм юм байна. За тэгээд энэ заавал университет сурахгүй эхлээд коллежид сурч болох юм байна. Нөгөө монголчуудын нэг хөвшмөл ойлголт бол коллеж гэхээр одоо нөгөө техникум юм шиг санаал нэг юм айгүй доогор үнэлгээтэй байдаг та. Тэнд бол коллеж бол бүр үнэхээр олон их байдаг юм байна. Ихэнх одоо залуучууд нь эхлээд коллежид сурч юм илүү хурдан хоолндоо хүртэх гэх юм тийм. 2 жил коллежид сураад өндөр үнэлгээтэй ажил хийгээд явж байгаад үргэлжлүүлээ университет сурч болоод байгаа байхгүй юу? Бараг нөгөө коллежээрээ дамжиж орж ирсэн сурагчид нь их сургуультай илүү зорилготой, илүү тий судлаач болох уу? Эсвэл яг одоо инженер болоод явах уу тий? Ажил дээр гарах уу гэдэг угаасаа нөгөө нэг их сургуулийнхаа 2 төрлөөр л ингээд дагнаад явах үндсэн боломжийг нь коллежийн 2 жил олгодог байхгүй. Тэгэхээр хүн болгон заавал их сургууль сураад одоо эрдэмтэн доктор болох гэж судалгаа хийх гэвэл болвол тий коллежээрээ сураад мэргэжлийн эзэмшээд албан ёсны сертификаттай ажлын байран дээр гараад явж явах процесстаа би үргэлжлүүлж сурах хэрэгтэй юм байна. Тийм. Эсвэл би энүүгээрээ яг ажлын байран дээр одоо дадлагшаад мэргэжлээрээ цаашдаа ингээ явах юм байна гэдэг сонголтыг хийх бүрэн боломжийг маш богино хугацаанд маш боломжийн төлбөрөөр олгодог зөв боловсролын систем өөрөө коллеж ахгүй юу? Тийм байна. Тэрийг бол бүр үнэхээр биеэрээ мэдрээд ирлээ. Маш олон коллежүүдээр орсных. Бид зөндөө ярьж байгаа тийм. Нөгөө угаасаа хүн болгон математикч болох халуугүй, арайжа болно гэдэг үг чинь тэнд бас боддоор явж байгаа байхгүй юу? Бид нар ингээд номлодог ч гэсэн яг амьдрал дээр ингээ хэрэгжүүлэхдээ арай өөр өдөг. Гэтэл тэнд бол эхлээд коллежээр хүнд сонголтыг хүчиж байгаа тийм. Ингээд за энийг бол нуршихад яг нөгөө нэг жишээ хэлэхэд сүүлийн одоо 2 3 жил Австрали руу ялангуяа одоо Виктория мужийн Мельбурн хот руу бас 2 3 удаа яваад ирсэн хүний хувьд харахад дандаа ингээд тэнд сурсан Монгол сурагчид өөрсдөө хай скулээ төгсөөд коллежид нь орсон байдаг байхгүй юу? Тэр ч юусо бодит амьдралын түүх тэнцээ яваад шүү дээ. Яг амьдарч байгаа хүмүүстэй тийм юм. Австралид тийм хай скулээ төгсөж шууд university орж болох боломжтой тийм. Стил үнэхээр яг хатарын тийм 100-аас 95 96 авсан хүүхд бол университет орох боломжтой. Цаашид университетийн тэр өндөр ачааллыг даагаад явах чадамжтай хүүхдүүд бас байна. Ялангуяа манай монгол хүүхдүүдэд бүрэн тийм чадамж бол байгаа. Гэхдээ нэг эдийн засгийнхаа одоо боломж чадамжийг ингээ хараад үзэхээр үнэхээр Монголын өнөөдөр эдийн засгийн нийгэм ямар байгаа илээ. Тэн дээр ингээд хөрсөн дээрээ буусан шийдвэр гаргаж хүүхдэд зөв ойлголттой явуулах нь одоо канцлер миний зүгээс ингээд хүүхдүүдтэй уулзах харагдаад байгаа байхгүй. Хүүхэд нь ингээ аягуулсан хичээдсэн байгаад идэг. Эргээд яг сургуулаа аваад явах гэхээр угаасаа 100% тэтгэлэг гэдэг юм дээр би бол монголчуудаа хэлж байгаа байхгүй. Бити 100% тэтгэлэг гэдэг юмар тархиа угаалгаж хүүхдийнхаа одоо ирээдүг баллаач. Чи зүгээр айгүй сайн байх юм бол 100% тэтгэлэг аваад ингэн гэсэн нэг юм хийсвэр ойлголттой хүүхдүүд яваад ороод ирдэг. Гэтэл үнэндээ ингээ world ranking сургуулиуд бол 100% тэтгэлэг өгөх нь айгүй ховор. Ялангуяа Австралид бол угаасаа байхгүй тий. Максимум нь ингээ 35%, 50%. Гэтэл манай Скаса бас олгоод байна. Гэтэл манай Скаса маш том давуу талыг олгож байгаа гэдгийг бас хэдүүлээ онцлох гэдэг юм тийм. Нэг хүүхдэд бол $50,000 тэтгэлэг өгнө гэж амлчихсан байгаа тийм. Зөвхөн манахаас. Дээрээс нь хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулийн хувьд. Тийм. За тэгээд манайх ч бас анхдагч болж байгаа тийм. За дээрээс нь $15,000 тэтгэлгийг бол угаасаа дэлхийн олон улсын гадны оюутанд. Тэгэхээр бид нар Австрали хүүхдүүдийн өрсөлдөхгүй гэсэн үг болчих жоохгүй тийм. Гадаад оюутан гэдэг утгаараа бид нар эндээс 50 хүүхдийг $15,000 тэтгэлэг өгдөг гэж байна. Манайхаас ихний хэдэн хүүхд өгсөж шүү дээ. Тэгэхээр бүрэн боломжтой гэсэн үг гэдэг. Ингээд маш их боломжууд бол байгааг аюулсаа ойлгож авлаа. За нөгөө подкастын маань хугацаа яваад идэг, дуусгаад идэг. Гэтэл дөнгөж ихний эфирт дээр юм ярьчлаа тийм. Яа энэ ярих юм зөндөө байна уг нь. Харин тий. За тэгээд зөндөө. Гэтэ яах вэ? Дараагийн аялал нь болохоор Brisbane байсан. Яг Brisbane очиход бол яг хагас бүтэн сайн таарсан л та. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон ядаргаагаа тайлсан. Гэхдээ Griffith College хальт мэдээлэл аваад яг Queensland-ийг ингэж
явж чадаагүй те консент их сургуулиудын мэдээллийг авсан. Ялгаа байхгүй л алтарын оноотой учраас энэтэй давтагдах үе адилхан боломжуудыг өгж байна. Граффити таач угаасаа айгуу сайн мэддэг учраас биднэрт айгүйх боломжуудыг өгдөг сургууль те. Тэгэхээр мөн ялгаа байхгүй эдий баруун Австрал мөж биш гэсэн адилхан хатаараа өгчөж байгаа учраас Австрал даяараа болон бусад одоо Европын орнууд Америкт хүртэл хүрээлшүүлэгдэж байгаа гэдэг нь бол ойлгомжтой болсон. Тийм. Тэгээд нөө 5 дахьынхаа өдөр нь онгосноос буугаад нэг нь хальтал уулзалт гэсэн энд бол ерөнхийдөө юм байгаа. За тэгээд бид нар дараа нь Мельбурн орсон. Мельбурн ороход нөө өрсөлдөөн төлөвлөгдсөн бас уулзалтуудаа хийгээ явсан. Одоо өмнө нь Пертед ингээ улсын чанартай одоо сургуулиудаар орсон бол зориудаар Мельбурнд хувийн яг ингээ салбарын те сургуулиудаар орж үзсэн. Одоо жижиг коллеж оромж орж үзлээ. Нэлээд одоо ранк өндөртэй том коллежуудаарч орж үзлээ. Харилцаа холбоо network-ийн сайтай тий. Тэндээс нэг л юм ойлгосон дахиад саяны ойлголоо ярьдаг. Коллеж бол хүүхдүүдэд маш их боломжийг өгдөг юм байна. Богино хугацаанд мэргэжил эзэмшээд аюул урдан өндөр цалинд хүрээд амьдралаа аваа явуучих бүрэн боломжтой. Нөгөө бидний Австрал бол одоо би хэдий Австрал хөтөлбөр маань сургууль хэрэгжүүлсэн ч гэсэн өөрөө биеэр явж үзээгүй байсан учраас энэ их уулзалтуудыг хийгээгүй байсан учраас надад айгүй хол те байсан бол ийм байгаа юм чинь нөгөө манай эцэг эхүүдэд ямар байх вэ те айгүй хол бүр замбраагүй үнэтэй юм шиг санагдчихсан бол нөгөө яг дотор нь ороод одоо нэг цагийн ажлын хөлс 7 хоног болгон цалин буудаг айгүй гоё. 7 хоногоор ингээд тооцоод үзэхээр аргагүй амьдралын өртөг нь өндөрч гэсэн цалин өсөлтөнд харьцуулаад үзэхээр хамаагүй боломжийн юм байна. Тийм бүр ингээд daаш давсрахгүй биш хаа. Гэтэ төлөвлөгөө маш сайн гарах хэвээр, ойлголтоо маш зөв байлгах хэвээр. Хит өндөр одоо expectation хүлээлт тавьж явж болохгүй. Эхний ээлжинд очоод одоо нөө Солонгост хараар ажиллаж байгаа юм шиг те сурахынхаа оронд ажиллаад шууд хүүхд чинь мөнгө олоод өөрийгөө аваа явчихна гэдэг бас ойлголт байж болохгүй гэдэг. Энийг бол бид нар мэдээж өөрийнхөө одоо сургуулийнхаа хүүхдүүдэд бол маш сайн чиглүүлж өгөн те өгчөж байгаа. Юм байна гэдгийг бол ойлголоо сайдад. Мельбурн бол яг бас оюутнуудын хот юм байл. Ингээд нөгөө хотын төв дотроо тээвэр нийтийн тээвэр үнэгүй. Энэнгээрээ оюутнууд одоо унааны мөнгө хэмнэх жишээтэй. Энэ өөрөө маш том давуу тал болж өгч илээ. Тэгээд коллеж бол 7 хоногт одоо өөрийнхөө цагийг өөрийнхөө уян хатан байдлаар зохицуулаад одоо нөгөө цуваа системээр хичээллээд те. Тэгээд ажиллаа хийчих боломжтой. Дээрэс нь тухайн сургаж байгаа одоо коллеж сурж байгаа коллеж өөрөө хүүхдүүдтэй айгүйх ажлын байраар хангаж өгдөг юм. Network нөгөө холбоо харилцаа сайн. Маш олон ингээд байгууллагуудтай хамтарч ажилладаг гэдэг. Энэ бол угаасаа маш давуу талтай. Надад жишээнд хамгийн сүүлдээ орсон Orange College гэхтэл мужаан барилгын одоо салбарын ажилтнуудыг бэлтгэдэг те. За нуурсингийн чиглэлээр бэлтгэдэг. За давхар дээрээс нь хэлний бэлтгэл IT-ийн одоо суурь хичээлүүдийг бэлтгэдэг. Одоо манайхаас робот хөтөлбөрөөр хөрхөн болцсон хүмүүс тийшээ очиод IT салбарынхаа коллежид нь сураад ингээ явах бүр маш өндөр боломжтой. Тэгээд ажлын байраар бүр 100% хангах. Энэ өөрөө айгүй давуу талтай санагдсан. Тэгээд Мельбурнд ч гэсэн сурахад айгүй гоо тааламжтай. Тэгээд арай жоохон хот стилтэй ч юм уу те. Хот нь арай жоохон том санагдсан. Тэгээд тэгтэл надад бол Перт нь гоё санагдсан шүү. Ер нь гоё л та. Айгүй гоё газар хаа. Тэгээд яг зөв нөгөө networking сайн гэдэгтэй холбоотой манайх ч гэсэн одоо энэ олон ихтэй сургуулиуд сурагчтай ингээ бакалавр зэрэг эзэмшүүлээд төгсүүлж байгаа бол ажлын байраар хангах тал дээр нь networking одоо компаниудтай тий одоо хийгээд хүүхдүүдийг ажлын байран дээр гаргаж өгдөг. Сүүлийнх нь одоо 2 жилийн үйлдвэрлэлийн болоод уртын дадлгуудыг хийлэгдэг ийм уялдаа холбоо баймар байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо жилийн жил хэдэн мянгаараа төгсөөл тэгэл ажлын байр байхгүй. Дандаа нэг худалдааны байгууллагт ажилладаг ч юм уу нэг тий нэг эсвэл сервис байгууллагт ажилладаг ч юм уу тий иймэрхүү байдлаар нэг боловсролын системийн үл ойлголцол уялдаа холбоо муутай байгаа юм эргээд хин дээр буугаад байна гэхээр нөгөө одоо бакалаврын зэрэг магистрийнхаа зэргийг үнгүүдүүлэх дээр хүрээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг бодлогын хэмжээнд яг нэг юм хамтын ажиллагаатай networking-тэй болоод шинжилгээ технологийн их сургуулийн механик инженерийн ангийг төгссөн хүүхдүүд одоо
яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хаана гараад ажиллах хэвээр юм тий. Тэр ажиллах газараа дадлага хийдэг баймаар байгаа байхгүй. Тэгэж хүүхдийг ингэж хөдөлмөрийн зах зээл дээр бэлдэж өгөхгүй бол зөвхөн л нөгөө академик мэдлэг олгоод дипломын нөгөөл төгсгчдэг тэр хүүхэд дараа нь яах зорилго биш байх. Харин тийм. Яг надад асуудалч би одоо яг нэг сургуулаа мартсан байна. Дикний их сургуулаар орсон. Нөгөө гоё хамгийн гоё сюрприз юм орсон. Гоё сургуулаа үстэй. Яриаггүй яг өнгөрөх гэж штэ. Дикний их сургуулийн бүр үнэхээр мундаг профессортай уулзсан. Яг тэр манай боловсролын салбарын сургуулийн хариуцдаг. Одоо яг декан гэж ярьдаг бид нэр тий. Одоо их мэдл бүхий хүн тэр болцсон. Тэгээд маш гоё хүн байсан. Яг нөгөө боловсролын салбарынхаа яриад бүр хөтөлбөрийн интеграцаа хүртэл яриад бүр надад айгүй гоё амттай тийм уулзалт болсон. Тэндээс тэр сургуулийн бас нэг өөр нэг салбар нь болохоор одоо спортын ангаах ухаан гэж явдаг юм байна. Одоо манад хараахан хөгжөөгүй ч гэсэн бүр нэн шаардлагатай мэрэгчлэр одоо хүүхдүүдийг бэлддэг, оюутнуудыг бэлддэг. Энэнгээрээ энэ салбараараа дэлхийд бас нэгдчих хэвээр ийм сургууль юм байна. За энэ салбараа мэрэгжлийн одоо нэг хүүхдийг маань бүр сургаж өгнө гэж амласан жишээ тий. За дахиад энэ боловсролын салбарынхаа сургуульд хүүхдүүдэд маань зүгээр л одоо 25% тэтгэлгийг зүгээр танаагаас ирж байгаа хүүхдэд яг хоо тантай уулзсных одоо тэтгэлгүй буюу. Тэгэхээр энэ мэдэр бол биднэрт бас айгүй том боломж байсан. За дээрэс нь миний хамгийн гол бас явсан зорилго бол одоо боловсролын салбарын сургууль дээр очисных багш хөгжлийнхээ хөтөлбөрийг бас хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэе гэж бодсон. Бид нэр Сказа хөтөлбөр авснараа Баруун Австралийнхаа хөтөлбөрийн дагуу багш нар маань маш сайн хөгжиж байгаа. Тэгвэл бас дараагийн түвшин байх хэрэгтэй тий. 2 жил тасралтгүй Сказа хөтөлбөрийг зааж иж сертификат олгоно гэдэг нь учиртай байгааз. Эхний жил алдаж онцож байгаа байхгүй тий. Хөтөлбөрөө мэдчихсэн. Дараагийн жил баттгал явагдчихж штэ тий. Тэгээд энэ чинь ийм хөтөлбөр ингэж заах хэрэгтэй, ингэж интеграцлах хэрэгтэй байна. Би өөрөө ингэж хөгжих хэрэгтэй байна гэдэг багш next level одоо хөгжсөн тохиолдолд одоо сая нөгөө teacher exchange гэдэг юм яригдах болчиход байгаа юм. Тэгээд ааш угаасаа тэгээд ааш тий. Тэнгүүд нөгөө дикник сургууль дээр арай өөр өнцгөөс нь яг бүр боловсрол судлал талаасаа багш нар маань дараагийн шатны research хийгээд тий. Дараагийн шатны одоо диплом гардаж авах боломжтой юм сургалтын гэрээ ер нь хэлэлцээний түвшинд хийчихэд ирсэн. Одоо ингээд бид нэр дараагийн шатны ажлуудаа хийж байна тий. Нөгөө teaching методс те педагоги те бидний одоо яг мэрэгжлийн одоо нэг салбарууд байна шүү дээ те сургам заах арга зүй те сургам заах арга зүй одоо хүүхдийн сэтгэл судлал те хүүхдийн одоо сэтгэл зүй байдал тэргээд ингээд үнэлгээний чиглэл те үнэлэх аргачлал за хамгийн гол миний бас анхаарат байгаа зүйл нь яг энэ Австралийн хөтөлбөрийг Австралийн одоо өөрсдийнх нь одоо teaching methods гэж байна ч те нээлттэй одоо сургалтын арга зүй өдрийг намар нөгөө төлөөлөгчдөө нөөцтэй гэж манай дээр багш нарт аюу гой хичээлүүд орсон шүү дээ тийм 6 тэрийг бүр дахиад өндөр түвшинд бакалаврын мастрын дипломын түвшинд заах одоо мэрэгжлийн зэрэгтэй олохтой олон улсад үнэлэгдэх юм багш бэлдэх юм хөтөлбөрийг бас одоо Монголд оруулж ирэх багш эхний ээлжид өөрийнхөө сургуулийн багш нараас сургах ийм гэрээ контрактыг ярилцчаад ирчихсэн байж байна. Тэгээ одоо яг гарын үсэг зурх үйл ажиллагаа 7 сарын 22-нд дахиад Perth-д авбесоор тийм дахиад явна шүү дээ. Одоо нөгөө онгоцсондоо суудаг ажлаа үргэлжлүүлнэ. Тэгээ яг энэ бол Австрали надад айгүй ойрхон санагдсан. Яваад ирсэн чинь яг хөө мэдээж тийм алгасаад явж जैन те. Гэхдээ амьдралынх нь хэв маяг тэр хүмүүс нь айгүй таалагдсан. Тайван. Тэгээд их шудрах юм шиг санагдсан. Тэгээд нөө хамгийн их таалагдж байгаа одоо эцэг эхүүдийн айдаг Европ явахад те Америк явахад ялгарлан гадуурхалт Аз гэдгээр одоо янз бүрийн ялгарлалт хүртгүй гэдэг айдас байдаг шүү дээ. Огт алах тэнд. Угаасаа тэнд Азууд маш их байж гэн те. Энэтхэг Хятад, Япон, Солонгос бүтэн байна. Тэгэхээр бидний Аз байна уу? Ямар байх хинт ч хамаа байхгүй. Тэр бол үнтэй болох хүн шиг л харьцаж байна те. Оюутнуудтайгаа маш гоё татн харилцаатай ингээд зөвлөн чиглүүлж чин сэтгэлээсээ хүмүүст айгүйх зөвлөгөө өгдөг, чиглэл өгдөг. За тэгээд бас хамгийн том чанар төлөвлөсөн л бол төлөвснөө яг хийдэг. Яг цагийн менежмент айгүй сайн барьдаг те. Тэгээд ер нь бол Монголоос бид нэр очихоор их л хүмүүжгэл юм байл. Ер нь бол бид нар бол энд айгүй дураараа амьдардаг. Энэ бол харагдаж байгаа. Тэгэд айгүй эрүүлэр хүмүүжих юм байна. Амьдралын зөв хэв маягтай болох юм байна. За тэгээд айгүй спортлог. Тий.
одоо нэг спортоор хичээлнэ гэдэг зорилго тавьж ирсэн шүү дээ. Тэгээ ингээд ийм давуу талууд байсан. Хүүхдүүд маань залуу хүүхдүүд маань бол ер нь ингээд яваад сурчаасай л гэж бодсон. Үнэхээр энийг үзээд хараад энэ улс орноо зөв чиглэлд нь оруулаад тий өөрийн Монгол одоо хүнийхээ онцлог тохирсон бас нэг системийг бүрдүүлэхэд нэмэр болохгүй хүүхдүүд маань одоо залуусаа бид нэг бэлтчих юмсаа ингээд өөрийнхөө одоо хийж байгаа ажлынхаа өрөөнд иргэний өөрийгөө ухамсарлал ирлээ тий. Тэгээ ер нь бол маш том хөрөнгө оруулалт гэж бодож байгаа шүү. Тэгээ яг хөө зүгээр зах цухаас нь ерөнхийдөө бит хоёр бол ингээд ярьлаа. Яриул нөгөө маш их зүйл байгаа ба. Гэхдээ ингээд подкастаа төгсгөлд нь та хэдэд захирал маань дахиад 7 сарын 22-нд Австралийн сертификат гардуулах ёслолын үйл ажиллагааны хамтын ажиллагаанд гэрээнд гар үсгэх зураад дээр нэмээд яг одоо энэ жил хөтөлбөрөө амжилтад дуусгасан сурагчдаас төлөөллүүд одоо Баруун Австралийн Перт хотод очиж гэрчлэгээ гардаж авах гэж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд гэр бүлээрээ эцэгтэйгээ хамт бас очоод сурагчид маань оролцох бүрэн боломжтой байгаа. Тэгээ энийг болохоор нэг Сказа хөтөлбөр хариуцагч газар маань бас бид нартай хамтын ажиллагааныхаа хүрээнд бүх үйл ажиллагааг нь хариуцаад ингээд явж байгаа. Тэгээ сургуулаа төлөөлөд явах гэж байгаа бас сурагчдаа тий бас амжилт хүсье. Захиралдаа бас дахиад удахгүй 7 сарын 22-нд явж ирсэн дараагийн аяны богцоор тий мэдээлэл дүүрэн тий ол зомог дүүрэн уулзнаа гэж ингэж найдаж байгаа. Тэгээд өнөөдрийнхөө подкастыг нь хүрээд өндөрлөе. За баярлалаа.